За энэ өдрийн мэндийг монголчуудаа хүргэе. Өнөөдөр та бүхэндээ Монгол үндэснийхээ хувцсны уламжлалт, ёс, бэлэгдэл, зан заншил, урлалын талаар тайлбарлахаар энэ дээрээд байна. Одоо дээл гэдэг үг байхгүй, хувцс гэдэг үг байхгүй. Одоо өөр бусад олон үг байхгүй хад анхан монгол хүн хувцс гэдгээ яг юу гэд нэрлэжсэн. Энэ бол одоо харчны 5 хэлний гүйш Лувсан Чойдон гэж хүний Монгол зан айлын ойлбор гэж 20 дугаар зууны эхэнд Японд хэвлэгдсэн номноос биш татаж ярих гэж байна л да. Их сурвалж байна. Би голдуу их сурвалжийг хэлнэ. Монгол хувцсны үүслийн тухай судлаачдын одоо миний үзсэн харсан мэдээллийн хувьд бол харчны 5 хэлний гүйш Лувсан Чойдон багштны одоо 20 дугаар зууны ихэнх үед бичсэн Японд анх хэвлэгдсэн Монгол зан айлын ойлбор гэдэг номдор байна гэж болж үзсэн юм аа. За энэ номонд дурдсанаар бол юу гэж байна гэхээр зэрэг монголчууд анх ерөөсөө хувцс гэдэг үгийг өнөөдрийн дээл одоо бүх энэ хувцсны нэрийг бол ерөөсөө нэм гэж нэрлэж ирсэн. Энэ үг маш учиртай. Энэ бол монгол үг. Бидний мэддэг нэг нэмэх гэдэг үйл үг нь язгуурн шүү дээ. Өөрөөр хэлбэл хүний нүцгэн бие дээр анх эхэлж нэмсэн тэр зүйлсийг анхны одоо хувцсны нэр болж үүссэн гэж ингэж үзэж байгаа юм. Энэ маш сонирхолтой ойлголтыг бий болгоод юм аа. Ягаад гэвэл хүн анх бол мэдээж хэрэг өнөөдрийн биднийг шиг одоо бүс бараа үйлдвэрлэж юм уу хувцс хийгээгүй мэдээж. За бүр тэргүй бас хэдийн ангөрөөний соёл үүсгэхээс өмнө ч гэсэн тэд нар бас биеийн халахлах ямар нэгэн хувцстай байсан бай таарад. Гэхдээ тэр хувцс нь голдуухан өвс сургамал навч байсан болтой. Тэр хүний одоо нүцгэн бие дээр анх өөрийгөө халахлж нэмсэн тэр зүйлийг бол нэм гэж нэрлэж ирсэн. За тэгэхээр энэс үндэслээд бол монгол хэлний нэмэх гэдэг үйл үгийн язгуураас үүссэн өнөөдөр бидний мэддэг нөгөө нэмнэ гэдэг үг чинь одоо яг энэ үгний нөгөө хожимын хувирлал нь байхгүй юу. Тэгэд мэдээжийн хэрэг сүулдэ энэ нөгөө нэг үгийн утга чинь 13 хувилдсан болоходороо сүулдэ нэг хадгуус мал дээр нэмэндэг зүйлийг нэмнэ болгоод хүн дээр үнсдгийг нарийн өөр нэртэй болгоод тэр нь бол одоо дээл гэдэг үг маань одоо дээр гэсэн үгнээс гаралтай шүү дээ. Тэр хүний бие дээр л нэмсэн зүйлийг хэлж байгаа. Тийм учраас одоо манай бурятууд дээл гэдгийг дэгэл гэж хэлдэг. Энэ дэг гэдэг язгуур маань бол дээр гэдэг үгтэй нэг язгууртай шүү дээ. Хамгийн сонирхолтой жишээ хэлэхэд бол өнөөдөр бидний маш сайн мэддэг морины имэйл гэдэг үгийг нөгөө эртний монгол хэлэнд нэмгээл гэж хэлсэн. Харж байгаа үз энэ одоо адууны онгон бие дээр бол хүний нэмсэн зүйл. Тэгэд нөгөө эртний монгол хэлний чинь эхнийх нь гийгүүлэгч сугарч алга утгаан зэрэг эмгээл болсон. Энэ хоёр бол одоо зэрлэг адуун гөрөөсний онгон бие дээр нэмсэн зүйлийг нэмэл хүний бие дээр нэмсэн зүйл нь бол нэм гэж ингэж анх бол нэрлж ийсэн. Тэгээд энэ Лувсан Чойдонгойн тэр санааг бол тэгээд хараад байхад бол тэр бол голдуухан үүс навчны зүйл. Одоо манай Монголын чинь зарим нутагт та сахал үүс гэж ихтэйхэн сахалг үүс ургадаг. Тэрний жишээ нь одоо сүлжээл ингээл хооронд нь холбоод тэгээд бие дээр нэмчихэр зэрэг тэгээд ямар ч байсан нэг хэсэгтээ даарахгүй. Одоо ийм болдог. Энэ зүйлийг анх ингэж нэрлж ийсэн ийм сонирхолтой жишээг бол өгүүлж байгаа юм. Тэгээд дараагаар нь одоо хүний бие дээр нэмсэн зүйл нь бол дээр нь нэмсэн учраас одоо дэгээл. Тэгээд дэбэл гэдэг монгол бичгийн үгч ялгаагүй тэр дээр гэсэн язгууртай холбоотой. Тэгээд хүний бие дээр нэмсэн одоо нэг гоц нь бол одоо дэгэл юм уу дээл болж хувирсан. За энэ бол үндсэндээ хувцсны хамгийн
нэг үндсэн бүтцэн гэх үү те ийм зүйл болсон. За Монгол хаан хатан хоёр маань ямар дээл бэлэгдэж өмсгөж хийсэн гэдэг тухай түүхэнд бас ганцыг жоохон эхлээ тайлбартай өргөе. За 1800-аад оны сүүлчээ 1900-аад оны үед автономи засаг тогтсны үед Манж хааны засаг төр унсны дараа Богд хаант төр өөрийн гэсэн үндэсний хувцсыг Монгол хааны хувцсыг уламжилт хийвэсэн авч хийлээ гэсэн түүхэн баримт байдаг. Энэний талаар тухай зорилго тушаал бас гарсан байдаг. За тийм болохоор Богд хааны дээл маань бидний уламжлалт хааны дээлтэй мөн нөө гэсэн үг. За энэхүү тэнгэр газар дээл гэж хэлэгддэг Монгол хаадын дээлийг. Монгол хаадууд нь хормоогоор хүрээгүй. Хормоогоос доошо бүслэгнээсээ доошо уул ус газараа бэлэгдээд бүслэгнээсээ дээшээ тэнгэрийг бэлэгдсэн юм дээлийг хэрэгжилж ирсэн байдаг. За Монгол хаадуудын дээлийг өв уламжлалт үеэсээ ярих юм бол энэ халах нүмергийг бас гадуур нь тавьж өмсдөг. Энэ Богд хааны өмсөж ирсэн тухайн төрт ёсны дээл. Энэ бүслэгнээсээ доошо уул ус бэлэгдэж бүслэгнээсээ дээшээ бол тэнгэрийг бэлэгдэж луу өвөл ийм бэлэгдэлтэй дээл хийж өгсөн нь энэ бол хамгийн сүүлчийн хааны дээл байгаамаа. Тэгэхээр луу гэдэг нь ямар нэг хятадын ч юм уу манжийн ч юм уу ямар нэгэн бэлэгдэл бол биш юм. Энэ нь юу вэ гэхээр хамгаалах хүч юм. Хамгаалах хүч. За уул ус гэдэг бол савдаг лус. Энэ бүх юмтайгаа бол энэ хаан газар тэнгэрийн эзэн мөн гэж тодорхойлж. За халах нүмерг гэж байдаг. Энэний дээгүүр нүмерг нөмөрдөг болсон. Чухалбал энэ хамгийн анхны түүхэн зураг энэ цагаан лусын өвгөрний зурган дээр энэ халах дээлийг өмсөөд халах нүмергийг нөмөрдөг. Нөмөрсөн энэ зурмал зураг ийм уран бүтээлээр байждаг. Энэ төрөлх хурлын музейд байгаа. За дээл маань ийм байна. За бусад дээлүүдд дөрвөлжин ингэртэй ч байд юм уу? Манж ингэртэй дээл юм уу? Хятад дээл юм уу гэж та нараас харж магадгүй. За энэ манж дээл байгаа. Яагаад манж дээлийг харуулж байна гэхээр бид нар Монгол дээлээ манж дээлээс хятад дээлээс ялгаж харж явах хэрэгтэй. Энийгээ таньжээж бид нар Монгол дээл нь энэ юм а гэдгийг тодтогч өгөх хэрэгтэй. За энэ Манж хааны дээл. Манж хааны дээл бол зах байдгүй. Ийм нүмерхтэй дөгтэй, дөрвөлжин захтай ийм дээл байна. За олон хунайстай, хормой хүрээтэй, хүрээн дээр хээтэй энэ Манж хааны дээл. Энэ нь юу вэ гэхээр дөрвөлжин гэртэй дээл маань яах нь манж тал руугаа тэгтээ манж дээл маань энэ босоо зах байхгүй байна. За хятад дээл болохоор ийм дөрвөлжин захтай байдаг. Дөрвөлжин захтай босоо. Бид нарыг хэрэглээд байгаа дөрвөлжин зах маань яг нь хятад дээлийн зах байна. Энэ дээр бол дөрвөлжин ингэр байдаггүй. Шууд задгаа доошоо ингэртэй босоо захтай ийм хятад дээлээсээ бид нар яг нь Монгол дээлийг ялгаж харах нэ гэсэн үг. За Монгол дээлийн маань түүхэн олдурууд босоо харагддаг. Түүхэн олдураас гарч ирсэн энэ дээл маань яах нь Монгол хүмүүгийн дээл гэж яриад байгаа боловч хүмүүгийн гэдэг чинь Монголын биш гэсэн үг биш. Язгуур угсаатай хистецүүд юмсдаг дээлээ гэсэн. Энэ дээл бол харин хийн хормойтой байгаа. Хормой хүрээ бол энд эмхтэй хүнийх үү? Эсвэл энэ хормой хүрээтэй бол эмхтэй хүний хөлийг орж юм өсгдөг. Нэг бол энэ манж тал руугаа соёл ууссан гэсэн үг байж болох талтай гэж миний үзэг бас тэгж өөрийнхөө үзэлдлээр тайлбарлаж байгаа. Энэ олон хунайстай дээл бол хуйгны дотортлын дээл юм а гэж. За дээд хааны дөрвөн зүгийн бэлэгдэлтэй гэж ингэж та нар бүхэн тайлбарлаад байгаа. Хаан хий гэж тайлбарлаад байгаа. Энэ маань дөрвөн зүгтэйгээ зүгийн ноён гэсэн үг юм. Дөрвөн зүгийг захирах хэрэгтэй гэсэн үг. Зүгийн ноён, баруун зүгийн ноён, зүүн зүгийн ноён гэж ярьдаг тийм үү? Түүхэнд хүчтэй байдаг. Тэр хүмүүс яах нь ийм зүгийн өмсгөлд өдгийг хэрэгжилж ирсэн баг. Энэ тэгэхээр зүгийн ноёны дээл байна уу тийм ээ?
Тэр одоо охиных нь эсвэл эмэгтэй хүнийх нь нэг бол тухайн үеийн соёл одоо чимэглэлээс бас шалтгаалаад зарим одоо археологийн олдврууд бол энэ хүрээтэй гарч ирсэн байдаг. За бас дээлийг одоо бол загварчлаад байгаатай адилхан тийм ээ. Тэгэхээр археологийн олдвор минь загварчилсан байж болох талтай гэж үздэг байна. За хэдвэр зууны үеэс дөрвөлжин цагтай дээл ихээр гарч ирсэн бэ? Тэгэхээр одоо 1300-аад оны үеэс ахуулаад одоо олзны хүмүүс ихээр орж ирдэг байсан. Жишээлбэл дайннээс ирсэн хүмүүс, олзны хүмүүс мөн манжаас одоо асар их одоо манжийн үед ч гэсэн одоо их том 13 дугаар зууны гигантыг дагаж ирсэн хяад тэд нэр олон одоо дагалдагч нартай ирдэг байсан гэж түүхэнд бичсэн байдаг. 500-аад одоо хүнийг засаглах юм бол Монголд ноён болж ноёны одоо засагийг барих тэр одоо засаг хошууг барих хэрэгтэй тэр гигантан болдог. Тийм учраас тэд одоо манжаас маш олон дагалдагчтай ирдэг басны нэг жишээ бол энэ одоо 13 дугаар зууны үеийн 13 дугаар далай ламыг дагаж ирсэн энэ намган гэх нь одоо фото зурган дээр үлдсэн байна. Дөрвөлжин гэртээ дээл манжаас дагаж ирэх үед нь ирсэн харуул. Манжийн одоо үеийн нөлөөнд орж одоо энэ дээл юм босоод цагтаа болсон байна гэсийг одоо бид нар тайлбарлаж байна. За энэ дээлээ захаа тайлбарлая. За тэнгэр газар дээлэн дээр минь зах байдаг. Зах ямар учиртай зах вэ гэхээр захыг бид нар түрүүн малгайг залааг нь уужуу бодол гэж тайлбарласан. За уужуу бодлыг төшөж явах юм нь одоо зах байдаг. Төшөх ухаанаар бэлэгдээд энэ захыг илгэн дээрээ сөгдүүлээд мандуулах учиртай хийдэг. Тэгэхээр энэ одоо бүслгүүнээс ингэж тойрж орж ирээд илгэн дээрээ сөгдөөд ингэж өргөгддөг. Ийм бэлэгдэлтэй захыг хийдэг байна. За энэ захан дээр одоо богдхааны дээлэн дээр одоо нэг юм нь бол яг хаан төрийн дээлийг хийсэн боловч энэ хар хэмжээтэй хийсэн тухайн хүнийг шашин төрийг одоо хослон баригч учраас хар захыг хийсэн болов лам захыг хийсэн болов гэж би боддгийн. Энэ хар зах бол яг хаан одоо гэн хар зах юм өргөн хүрээн дээрээ бол тун хэмжээр гэж юм хийдэг байсан. Тун хэмжээр. Тун хэмжээр нь одоо их тийм одоо чимэглэлтэй маш нарийн одоо хаан хүүг одоо хаан хүнд залагдах үед энэ тун хэмжээрийг маш их сайхан нарийн ямбаа хийсэн гэсэн утга тэр тун гэж ярьдаг нь одоо тун нарийн гэж бас хэлэгддэг адилхан. Тин одоо хааны тун хийх гэж хэлдэг. Энэ нь энэ олон одоо дөрвөн ширмэл энэ захан дээр нь тун залгаад одоо хааны тэр тун сайхан болжээ гэж одоо ам одоо үе дээр бас хүмүүс их ярьсан байдаг. За богдхааны дээлийн захыг бас цааш нь тайлбарлая. За тун гэдэг нарийн одоо хэмжээрийг бас түүхэнд ямар дээр үлдсэн бэгээр энэ одоо агийн бүрийн дээлэн дээр язгууртан одоо энэ дээдсийн одоо энэ тун хэмжээрийг харж байна. Одоо бол Монгол тун хэмжээр одоо харагдаж мэдэгдсэн баригдсан байхгүй. Одоо агийн бүрээдэд бол тун хэмжээр үлдсэн байдаг. Энэ одоо энэ яг өргөн хэмжээр дээр ингэж алтан мөнгө шүрс сувдаар ингэж тоноглож ингэж хэмждэг байна. За тун хэмжээртэй зураг бас энд бас байгаа юм. Гэхдээ зураг л байгаа болохоос одоо энэ хамгийн сүүл чинь ноёо гэж энэ ноёны одоо энэ хүү энэ хантаасан дээр тун хэмжээрийг маш нарийн мөнгөн утсаар хийсэн гэж хэлдэг. За бас бусад баримтан дээр одоо тэр түүхийн олдвортой дээлүүдээр хэмжээний доторт бол алтан утас байсан, мөнгөн итгэл хийцэн байсан гэсэн тэмдэглэлүүдээс нэлээд төв бас гардаг. За хаан хүний дээлийг дөрвөн өнгөөр бас хийдэг. За алтан хэмжээртэй алтан хоргоо дээл. Энэ нь юу вэ гэхээр гадаадын элч төлөөлөгч хүлээ авахд одоо энэ алтан хоргоо дээлийг өмсдөг. За төрт ёслолын одоо нөгөө хаан ширээнд залах энэ үед одоо төрийн хэргийг мэдүүлэх энэ үед улаан дээлийг хэрэгэлдэг байсан. Энэ бол богдхааны төрийн ордонд одоо хаан ширээнд залрах үеийн одоо энэ богдхааны улаан дээл. Энэ нь одоо бас яг нэг дөрвөн өнгөөр хийжсэн гэсэн дээлүүдийн одоо бид нар харж болохоор байна. Тэгээд нөгөө төр бол бас үүсээд эхлэхийн цагт энэ хуцсны соёл бол огтөөр утгатай болоод ирсэн. Юу болсон гэхээр зэрэг төр ёсны бэлэгдлийн зүйл болж ирсэн. Зүгээр нэг биеэр хатгалах зүйл биш болж ирсэн. Миний бодлоор энэ дэлхийн бүх хуцсны соёл дотор
өөрийнхөө үндэсний хувцсыг төрийн бэлэгдэл болгодог ийм үндэстэн Монголоос өөр бий бараг байхгүй байх гэж бодож байна. Бидний өдөр тутмын өнөөдрийн өмсдөг зүйл бол ямар ч юмны бэлэгдэл биш шүү дээ. Зөвхөн хувцс шүү дээ. Одоо онжом энэ чинь одоо зүгээр л хувцас. Гэтэл бол Монгол дээл гэдэг бол гівшиг төрийн дээл гэж ярьж байгаа. Төрийн бэлэгдэл. Энэ дээр байгаа малгайнаас эхлээд явна л да. Хүний биеийн одоо тэргүүн, хүний биеийн тэргүүн бол хамгийн чухал эрхтэн байж байгаа. Тэр тэргүүнийг одоо халахлж байгаа зүйл бол юу гэдгийг одоо мандах төрийн малгай. Одоо төр мандахын бэлэгдэл болж Монгол малгай маань бэлэгдлийг төлөөлж шүү дээ. За тэгээд цаашаа явах тухайн зүйл хан төрийн ханжаар гэдэг одоо юм уу бид нар бол хантаас гэж нэрлэдэг. Энэ хан төрийн ханжаар нь ер нь бол ханжаар нь зөв юм шиг байна. Хамжиж байгаа байхгүй юу? Тэр дээл гэдэг юмтай дахиад хамжиж бий болгосон нэг говцсуул энэ одоо ханжаар юм байна. Тэгэхээр тэр бол хан төрийн ханжаар. Хан төрийн гэдэг нь юу гэж байгаа гэхээр зэрэг миний ойлголтоор бол энэ Монголын хан төрийн төшмөл хүн юм уу хан төрийн төрд зүтгэдэг хүний хувцас гэсэн ийм зүгээр нэг хүн гэсэн үг биш. Тийм учраас бол одоо Монгол төрийн гол зүтгэлтнүүд бол дандаа ханжаартай байсан тийм үү? Одоо та бүхэн мэдж байгаа. Тэр бол тийм ханцгүй байхгүй. Тэгээд одоо Монгол дээлийнхээ загварыг үүсгэсэн энэ ханжаар. Тэгээд тэндээ одоо янз бүрийн хээ гуцныхаа бэлэгдлээрээ одоо яг ямар төрийн ямар түшээ болохыг бол бид харж болно. Одоо хамгийн сүүл үед нөгөө 20-од оны манай Жанжин Сүхбаатарын одоо ханжаараас эхлээд та бүхэн мэдж байгаа шүү дээ. Хуучин цагийн төрийн бүх одоо төшмөдүүд бол юм уу ноёдууд бүгд одоо ханжаартай байсан. Би тэрийг бол энэ хамжаар гэх нь зөв юм л гэж бодож байна. Ингээд бүтгэгчдийн бүс гэж. Энэ бүс гэдэг бол ер нь тун онцгой хүчээр утгатай зүйл. Энэ тухай бол Хойлын хааны зарилгаар Хотогтой Сэцэн хүн тайжийн эмхлэн дэглэсэн 10 буян 4 төрлийн номын цагаан түүх гэдэг номон дотор Монгол хан төрийн 9 их бэлэгдлийг бол жагсаага дурдсан байдгийн дотор бол тэр ээлэгт хүнд бүс төр тогтоохын бэлэг гэж харж байгаа биз энэ төр өн удаан хэм тэгш тогтон оршихын бэлэгдэл нь бол одоо бүс болж байгаа. Тэр одоо ялангуяа төрийн хүний бүс гэдэг бол тийм онцгой чухал үг. Тэр тусмаа эр хүний бүс гэдэг бол эр хүний сүлдийг агуулдаг юм хувцас гэж үздэг. Тэр байтхан бид нар одоо өөрсдөө бол юу гэдгийг нэ гутал шивхийгээ бол яхан дорд үзэж магадгүй. Гэтэл энийг чинь бол бас төрийн бэлэгдэл болгоод түшиг төрийн гутал гэж нэрлэж байгаа шүү дээ. Монгол гутал гэдэг маань зүгээр нэг хөл дөмсдөг одоо бойтог биш. Энэ бол төрийн бэлэгдэл болдог. Энэ мэтлэнгээр Монгол хүний бүх хувцас бол Монгол төрийн бэлэгдэл болдог. За энэ онцлог бол миний бодоход бусад угсаатанд би олж үзээгүй л дээ. Одоо би жаахан ойр олон дахин уулзч ясных одоо Францын соёлд очиход бол мөн ялгаагүй Францын хаадын тэр хувцсан дээр нэг цагаан үеийнгийн нэг юм зурвас нэг үс наасан байдаг. Тэрийгэл нэг Францын хаадын бэлэгдэл гэж ярьж байгааг сонссон. Түүнээс одоо яг хувцсан бүтнээр нэгээд за энэ нь бол одоо Франц төрийн тим бэлэгдэл юм а гэсэн ийм бол би сонсоог. За бусад газар ямар байдгийг бүгдийг би мэдээгүй л дээ. Гэхдээ энэ бол юм. Дээлийн ингэр гэж нэг чухал юм байгаа. Энэний юу вэ гэхээр одоо дээлийн ингэрийг энэ одоо тухайн хүний удам өгсөн язгуурыг илэрхийлдэг байсан дээлийн ингэр. Эрдэнэ засаг хошууны жүүван насан тогтох гэгч хүмүүс одоо ийм бичгийн ингэр зүгтж байна. Энэ одоо бичгийн удамтай манах гэдгийг одоо дээлийнхаа ингэрээр харуулдаг байна. За энд одоо намнан сүрэн байна. Энэ одоо бид нар мэднэ хаан удмын хүн. Энэ юу вэ гэхээр одоо хаан удмынхаа дээлийг өмссөн байгаа байдал. Хормой нь усан хормойтой. За зах нь харагдахгүй ч гэсэн одоо хааны дээл нь одоо харагдаж байна. Төрөн бол одоо бичгийн ноён энэ жүүван бол яах нь дээлийнх нь хормой усан хормой байхгүй. Энэ нь болохоор хаан удмын хүн биш гэсэн. Бичгийн удмын төшмөл хүн гэдгийг өөрийгөө дээлийнхаа ингэрээр ингээд дөрвөлжин ингэрийг хийгээд тавьсан байна. За энэ бол яах нь гэрсэн чалаарын удамч хаан удмын одоо алтан ургийн хүн гэдгийг өөрийгөө харуулад одоо дээлийг болоо хормойг нь усан хормойтой хийсэн байна. Тэгэхээр усан хормойтой юм тэнгэр газар дээл нь Монгол одоо хаадын Монголын язгууртай хаадуудын одоо хамгийн том одоо өв соёл байх нэ.
За бид нар бас нэг ямыг сонирхолж хэлэхэд Богдхааны Дондог дулам хатны дээл маань ийм одоо захыг нь харахад бид нар маш тийм одоо өргөн 15 см-ийн хэрэг өрөөтэй илгэн дээрээ зангидсан бадамлын хот дэлийг харж байна. За хатан хүний дээл. Хатан хүнийг бадамлын хуугаар дүрсэлдэг. Хаан хүнийг тэнгэр газараар дүрсэлдэг. Хатан хүнийг бадамлын хуугаар дүрсэлдэг байна. Тухайн үеийн баримтуудаас харж байхад 1903 онд Түрк хэмээхийн зургийг Шагдар хуулбарын зөмбөр зураг гэж. Энэ зураг одоо бадамлын хуу дээлтэй хатан хүний авхаа дээл байна. Энэ одоо бадамлын хуутгаар одоо зөмбөрлөж хийдгэж хийсэн гэдэг маань энэ одоо тунгийн хэмжээрийг энэ дээр энэ хатны одоо энэ хормойг ингэж маш ингээ алтаар хүрээлж жимгэлж товойлгож хийсэн энэ тун хэмжээрийг одоо энэ хатан хүн дээр энэ хийсэн баримт зураг нь одоо энд байна. Тэр тун хэмжээг ингэж хийжсэн байна. Тэгээд эндээсээ үзэхдээ зэрэг одоо энэ хувцс чинь бол дотроо өөрийн гэсэн тэргүүлэгчтэй. Энэ хувцсны тэргүүлэгч бол ер нь малгай байхгүй. Гэхдээ бүр маш их сонирхолтой энэ малгай гэдэг монгол үгийн гарал үүсэл бол бүр маш сонирхолтой байна. За малгай гэдэг язгуураар нь аваад үзэхээр мал гэдэг тэгээ малхаа гэдэг язгууртай шүү дээ. Одоо яг юунд бол хуучин дуудлагаар малхаа л гэдэг. Тэгэхээр энэ мал гэдэг нь бол энэ хүний энэ одоо халзан толгойг хэлж байгаа. Одоо малаан гэж ярьдаг, малзан гэж ярьдаг. Тэгэхээр тэр халзаныг халгалах гэсэн үг малхаа гэдэг үг. Ягаад гэвэл энэ монголчуудын гурван сүнсний үзлээр чинь бол ямар ч хүний нөгөө тэнгэрийн сүнс, оюуны сүнс гэдэг бол энэ хүний орой зулайд оршдог байхгүй юу? Тэгэхээр энэ малгайны гол үүрэг бол тэр энэ хүний тэнгэрийн болоод оюуны сүнсийг хамгаалж галхалж явах юм үүрэгтэй. Бүр анхныхаа гарлаас. Тийм учраас бол энэ монголчууд чинь малгайг онцгой чухалчлаад л одоо юу гэдэг вүлээ нөгөө солгох том хүртэл малгайтай солгод юм уу одоо бүх юмдаар малгай байж идгийн чинь учир бол тэр малгайны нөгөө анхны үүргийг хэлээд байна. Гэтэл малгай гэдэг үгийн өөр нэг язгуур нь махай гэдэг үгнээс үүссэн. Одоо махлай манай ойрдын хэлэнд бол хэл аялгаунд бол энэ малгай гэдэг чинь махлай гэж шүү дээ. Нуус төвчөн дотор ч гэсэн махлай гэж байгаа. Гэтэл энэ үгийн үүсэл гарал бол надад маш их сонирхолтой. Ягаад гэвэл тэр махай гэдэг мах гэдэг язгуур махай гэдэг язгуур чи юу гэлдийн хэр зэрэг тэр ялангуяа гөрөөс амтны нөгөө цээжин биенээс дээш арьсыг нь махай гэдэг баггүй одоо гөрөөсний махай гэдэг. Тэгэхээр нөгөө дээр үед малгай гэдэг юм анх үүсэхдээ тэр агансан гөрөөснийхон арьс хөрсний нэг дээд хэсгийг аваад толгой мөрөн хааж хийсэнтэй холбоотой тэр уламжлалыг л аваад махай гэж нэрлээ. Тэрнээс махлаа болгоод тэгээд одоо ойрдын аялгаунд өнөөдөр ч гэсэн махлаа. Одоо та нар энэ өвөр Монголын музей энэ тараарай да. Нөгөө музейд байгаа юмуд чинь ингээд нэг гөрөөс мөрөөсний энэ яг толгойн хэсгийн ивэртэй нэтер авчихсан тийм өсгөлн музей тийм малгай байгаа шүү дээ. Яг энэ чинь бол тэр нэг махай гэдгийн одоо жинхэнэ эртнийх нь нэг үлдэгдэл хэлбэр нь байж байгаа энэ. Тэндээс бол одоо махлаа гэдэг. За энийг ийм хоёр сонин хувилбар бол одоо малгай гэдэг ганц үгнээс л гарч байгаа. Тэгээд малгайг онцгой хүндэтгэхийн нэг учир бол энэ ганц одоо төр биш. Гэрийн хүндэтгэл бас байгаа. Гэрийн эзний малгай гэдэг бол бас одоо тэр айл гэрийн тэргүүний хамгийн эрхмэлж явах ёстой нэг тийм зүйл. Би нэг энгийн өдөр тутмын нэг ёс заншлыг хэлэхэд одоо жишээ нь нэг Монгол айлд одоо мал ирж яваад юм уу хүн очоод цайлж дайлаа тэгээд одоо хонож үнжих болоход чинь гэрийн эзэн эхэлж за та малгайгаан аваад тавьчих дээлэн тайлчих гэж хэлэхээс нааш тэр хүн бол малгайгаан авдаггүй. Хэрвээ малгайгаан аваад тэр айлын авдраар тавьчих юм бол энэ бол огт өөр утга болдог. Бараг л тэр энэ гэрийн эзэн чинь чи биш би шүү гэсэн утга болчихдог. Тийм учраас бол энэ үнийг бол за яг хөө тэр гэрийн эзэн мартамгай хүн байгаад яг зөвшөөрлөө. За би малгайгаа аваад тавьчих өөрөө тэгэлгүй яах вэ гэлдэг. Тэгэхээр энэ бол нөгөө малгай гэдэг маань бол тэр онцгой чухал үүрэгтэй. Ийм одоо бидний энгийн өдөр тутмын зан заншлаас эхлээд төрийн ёсонд хүртэл байсан. Энэ үний тодорхой чиглэл тэр 1913 онд үлээ сайн ноён хан Намнасүрэн тэргүүтээ Монголын төлөөлөгчид одоо
Оросын цагаан хааны зочилсон шүү дээ, тийм ээ. Тэр үед бол Намнын сүрэнгийн малгайгийн тэр нөгөө өөрийнх нь хаан одоо ингээд цагаан торгон дээр дандаа ингээд бариад ямар ч үед нь одоо тэр зоог барьж ийсэн ч ялгаагүй хилцээр ингээд ард нь ингээд зогсож идэг. Үлгүүр төгөн гэж байдгүй. Одоо тэр хааны алтан үлгүүр төгөлгээд орхино гэж байдаг. Тэгээ одоо таны энэ малгайг нь үлгүүр төгөж болох уу гэж хүн асуусан юм байлгүй. Болохгүй. Яагаад тэгэхээр энэ миний зүйл. Энэ одоо Монгол төрийн эд байгаамаа. Энэ Монгол төр юм учраас би одоо тэгж болохгүй гэж ингэж хариулдаг байсан шүү дээ. Тийм учраас бол нөгөө ялангуяа энэ одоо манай төрийн их язгууртан ноёдын чим малгайг бол дандаа тэр хаан ингэж хадгалж явдаг. Гэтэ зүгээр хадгалахгүй дандаа юм цагаан торгон дээр ингэж хадгалж барьж яадаг ийм уламжлалтай байсан. Энийг бол энэ нөгөө тэр протоколд нь байгаа шүү дээ, бичээстэй байж байгаа. За ер нь тэгээд малгай бол бүр онцгой хүндлэн шүү дээ. Ямар сайн дээ одоо та нар цагаан сараар одоо цагаан сарын шинийн нэгэнд хүн хээр явж яхад бол эхлээд малгайтыг онцолгодог байхгүй юу? Одоо хоёулаа явбал Ахмад настантаа онцолгоно, ганцаараа явбал малгайтаа онцолгоно гэж. Малгайтаа онцолгоно гэдэг чинь яаж байгаа төртэйг онцолгож байгаа, төрөө хүндэлж байгаа гэсэн ийм их ариун их утга байгаа. Дээлний бас нэг юмыг тайлбарлая. Энэ юу вэ гэхээр дээлэнд ханцуу гэж байдаг. За түүхийн одоо бусад олдурууд түүхэн цаг үеэр хамгийн хурвсан юм бол дээлийн ханцуу байдаг. Нудрахтай болсон байгаа. Мөн ийм өргөн болсон байгаа. За тэгтээ энэ дээр бол хаан хүүхэн юуг бэлэгддэг вэ? Бугуйнда юуг бэлэгддэг вэ гэвэл баатруудаа бэлэгддэг. 64 хөлөг баатраа бэлэгддэг. Нэг бугуйнда одоо 32 ширээсийг хийх ёстой. Тэрийг алтан уцаар хүлж тавьдаг нь 32 одоо баатар, нөгөө талынхтайгаа нэлээд 64 баатар, хөлөг баатар гэдэг нь одоо хааны одоо гарын одоо хүнээ гэсэн үг. Хөлөг гэдэг нь тэр гарын хааны хөлөг уяатай холбоотой юм баатруудыг хөлөг баатраа гэдэг. Тэр нь яах нь хааны баатруудаа гэсэн үг. За хааны баатруудын 64 одоо тэр тоог энэ богд хааны дээлний одоо ханцуун дээр алтан уцаар ширсэн. 32 ширээстэй. Нөгөө талдаа мөн 32 ширээстэй хөлөг баатрыг гэсэн. Энэ нь болохоор язгууртан хэв шинжин жоохон өөрчлөгдсөн байна. Учир нь юу гэхээр нарийн ширээсийг хийгээгүй. Зүгээр яах нь алтан уцаар ингэж оёж хийсэн нь харагдаж байгаа юм. Одоо бол бид нэр хүннүүдэлгээд бугуй 90 булчингаа зангидсан ширээсүүд одоо хийж эхлээд өмсөж эхэлж байгаа. Энэ нь болохоор яах нь 64 хөлөг баатрын тоо байдаг байна. За хатан хүний дээлийн ханцуун дээр бол тухайн үедээ одоо 13 дугаар зууны үеийн баримтсалт дээрээс харах юм бол хатан хүн нөөрөө аль болохоор одоо суг нь уужуу тийм дээлийг хэрэгжилж ирсэн. Зүгээр 7 мэрэгнэр засуулдаг гэж чухам ярьдаг байсныг би нэг чухам аман одоо хөвөөс сонссон. Энэ юу вэ гэхээр хатныг одоо ухааныг одоо тэгш байлгахын тулд хаанд хамгийн их нөлөөлдөг хүн бол хатан. Тэгэхээр хатныг одоо сайн засчихын тулд 7 мэрэгэн засдаг байсан. 7 мэрэгнийг ханцуундаа биелэгдэж хийдэг байсан гэдэг боловч яг тоожхом баримт одоо биднэрт бол одоогоор алга байна. За тийм учраас хатны дэлмэн 7 бэлэгдэлтэй байх нэ. За богдгон малгай гэдэг чинь бол одоо латин их сурвалжтал байд юм да. Эркол Монтекарlos гэж хүний нэг энэ ойрхон орнод татарын орноор аялсан гэдэг одоо латин хэлээр бичсэн сурвалж бичиг дээр бол их тодорхой байдгийн. Тэн дээр юу гэж заасан гэхээр зэрэг за дандаа л одоо байлдаан тулдаа хийж исэн цагт нэг удаагийн их тулдаанд монголчуудын дайснууд нь голын нөгөө талд монголчууд нөгөө талд нь байгаа. Тэгээд монголчууд бол усанд сайнгүй учраас тэр их цэрэн гарч болохгүй учраас гарам хайсаар яваа. Тэгээд холуур нэг гарам хайж очоо тэгээд араас нь гинтүүлж тэр дайснаа зогсон чи нөгөөдөл нэг усчин хүмүүс юм байна. Усаар шууд ингээд гарч ирэхдээ тэр эхнэр хүүхдүүд нь нөгөө голын нөгөө талд урдаас нь тосч тэр дайсныг зогсон. Тэгээд тэнд тэр эхнэр хүүхдүүд хаттууд онцгой үрэг гүйцэтгсэн учраас тэнд дурсгал болгож эрэгтэйчүүд бол хаттуудаа богдгон малгай гэдэг юмыг бол шагнал болгож өргөсөн. Тэгтээ одоо орчин үеийн их гендер ярьдаг феминист үзэлтэй хүн сайхан төвчээртэй сонсох хэрэгтэй. Юу гэхээр зэрэг энэ малгайны их өндөр, богдгон малгайны их өндөр бортог шиг юм байна. Тэр бортог тэгээд дээр нь бол их том одоо тоосын үд модны мөчрөл шиг юм дэйшээ ингээд явдаг. Тэгээ үнэндээ бол яг нөгөө одоо нөгөө толгойн болт гэж манай хатад ноёдын өсний болт шиг тийм нэг юм
яг тэр эмэгтэй хүний тэр толгой таасан юм нэг чимэглэл байгаа. Тэгээ тэрний голд нь нэг юм цоорхой шиг нүх байгаа. Тэр нүх бол яг эртний богтго малгайных нь одоо суур нь байхгүй. Тэгээд дэшээ өндөр. Одоо та нар хэрэгцээ үзсэн бол энэ Уйлын хааны нэг чавийн гатнаас эхлээд хамаг гаттууд нь дандаа богтго малгайтай энэ Тайванд байж байгаа, Тайбэй музейд байж байгаа зураг маань. Тэгэхээр одоо Марта Боер гэж дайны эрдэм тэнч бичсэн тэр миний одоо их сурвалж болгоод байгаа Монте-Кросын номон дотор ч ил байгаа. Тэгээд эрэгтэйчүүд тэгж хэлсэн гинэ. За та нар бол энэ тулд их гавьяа байгууллаа. Та нарт одоо их талархчээ. Тэгээд та нарт бол бид нар та нарыг энэ гавьяаг үргэж юм та нарт ийм одоо богтго гэдэг богтлно гэдгийн үг гарч штэ тийм ээ. Ийм малгай одоо та нарт зохиож өглөө. Гэхдээ энэ малгай бол эр хүний хөл дуурайсан юм шүү. Ямар ч тохиолдолд эр хүнийхэн эрхэн дор байх ёстой шүү гэж ингэж хэлээд тэгээд энэ малгай бол зохиосон гэж юм өгтий. Тэгэхээр тэр бол одоо өөрийн 13 дугаар зуунаас ч өмнө шахуу үеийн юм уу да одоо тэр үе цагийн бол мэдэхгүй тэр латин их сурвалжтай тэр цаг үеийн бичээг тэр домгийг бичсэн. Ингээд бол тэр богтго малгай бол эмгтээчүүдийн юм чимэглэл болоо. Тэгээ сүүлд нь мэдээж хэрэг одоо тэр Тайпей музейд байгаа зураг дарсан чигтэйхэн гоё шүр сувлаа явуулж тавьсан юм малгай байгаа шүү дээ. Тэгээд мод юм уу одоо юуны югаар ингээд дээш нь ингээд тийм өндөр богтго болгож ингэж өндөрлөдөг энэ одоо хатан хүний малгай шүү дээ. 13 дугаар зууны Монгол хатан хүний малгай чинь богтго малгай байсан. Тэгээд энэ маань сүүлдээ нөгөө тэр болт хэсэг нь толгойн болт гэдэг хэсэг нь үлдээд тэр өндөрлөг нь бол нөгөө Монгол шовгор малгай болж үүссэн шүү дээ. Шовгор малгай маань үндсэн хэрэгтэй маргал миний одоо ойлгож байгаагаар бол энэ дээр гэн зан узрын одоогоор хэлбэл яг дизайн зохиосон. Зан узрын одоо намтар юм дарч зөндөө байдаг, аман сурвалж дарч зөндөө байдаг. Монгол эрэгтэй хүн эмэгтэй хүн дандаа шовгор малгай өмсдөг болчих гол учир бол энэ бол юуны юм тэр шовгор малгайны чинь нөгөө сүмбэр уулыг дуурайлгаад тэгээд нөгөө 64 болоод энэ эсвэл 32 юм уу эсвэл 16 хамгийн бага 16 юм нуглаас доошоо бууж ирдэг. Энэ бол нөгөө их Монгол улсыг байгуулсан 64 овог 32 овгийг төлөөлж байгаа. Тэгээд дээр нь нөгөө Батнамын зангилаа гэдэг ингээд улаан зангилаагаар зангидаад тэгээд энэ бол үнэн хэрэгтэй одоо Монголын энэ олон овог ангид нэг зангилаан төрийн нэг зангилаанд одоо багтаж байна гэсэн юм бэлэгдлийн утгыг гаргаад тэгээд тэр иргэн тойрны нөгөө хүрээ нь бол одоо Монголын одоо нутаг хязгаар хэл хязгаарыг хамгаалах хэрэгмний утгатай. Тэгээд нөгөө ард талдаа нэг задгай нэг хевсэг гэдэг нэг юм байгаа. Тэр хевсгийг бол дороос нь юм хоёр том улаан бүч гаргасан байна. Тэр улаан бүчин дандаа нэг элдний хэлбэртэй байдаг байхгүй. Тэрээр дайсан довтлол тэр ил дээр хяргана гэсэн юм утгатай. За тэр урд нь бас тэр бүч нь бас нарийнхан бүч байгаа мөртлөө бас элдний хэлбэртэй шүү дээ. Улаан. Тэр дандаа нөгөө Монголын газар шороо нутагт талдсан дайсныг бол оруулахгүй гэсэн утгатай ийм улаан бүчтэй. Тэгээд улаан залаат монголчууд гэдэг чинь тэндээс үүссэн. Тэгэхээр Монголын бусад бүх угсаатнууд бол бүгд улаан залаатай шүү дээ. Одоо буряд гэхэд бол нөгөө залааныхаар улаан сацаг хийцэн гэдэг орой дээр. Тэгээд улаан гэвэл энэ одоо Монгол хүн гэж Монгол хүний одоо нөгөө угсаатны зүүн баг тэмдэг байхгүй. Гэх мэтлэнгээр зөвхөн малгай гэхэд бол маш олон зүйлийг ярина. Тэр нэг тоорцог маягийн тэр бункер оройтой малгай бол үндсэндээ галтай Монгол гэрийг төлөөлж байгаа шүү дээ. Галтай Монгол гэрийн одоо дүрс. Бүр зарим нутагт тэр дээд хэсгийг галаас гэж хэлж байгаа шүү дээ. Одоо Монгол гэрээс нэг тонноос нь дээр тулгатай байхад гал бадарж явах юм шүү дээ тийм ээ. Тэгэхээр эн чинь бас нөгөө мандан бадрахыг бэлэгддэг байхгүй дээ тэр гал гэдэг юм чинь. За бид нар одоо цааш нь дээлэн дээгүүр өмсдөг дөрвөн зүгийн ноёдын одоо дэдэг гэж зүгийн ноёдын хээг одоо бид нар дээлэн дээр бас өмнө нь одоо энэ дээр тайлбарлсан. Зүгийн ноёд одоо дөрвөн зүгээ бэлэгдэж юм хаан угалц хийдэг. Энэ нь дөрвөн зүгээ бэлэгдсэн одоо дөрвөн зүгийг удирдах захирах хэрэгтэй хүмүүсийн дөрвөн зүгийн дэдгийг өмсдөг байсан. За сүүлдээ Дондог дулам хатны одоо өмсгөл дээр бас дөрвөн зүг байна. Энэ яг нь дөрвөн зүгээ захирагдана гэсэн энэ хүн дээр бас энэ дөрвөн зүгийн дэдгийг бас өмсгөж харуулсан байдаг. За энэ дэдэгт бас учрыг. За ямар дэдэг вэ гэдэг ингрийн дэдгүүдийг янз янзаар хийсэн байдаг. За тухайлбал энэ одоо Амарснагийн зураг дээр энэ ингрийн дэдэг хийсэн байна.
Энэ одоо цэргийн дөдөг гэж хэлдэг нэг. Цэргийн дөдөг нь ийм одоо ганц нуглаатай, доош хошуутай ийм тэнгэр дөдгийг хэрэгэлдэг байсан. Тий одоо цагийн дөдгүүд бол ийм 4 цагийн дөдгийг бодоход энэ одоо энэ дөдөг бол хүүхийн ингэр гэж хэлдэг л дээ. Хүүхийн ингэр гэж хэлдэг. Тэ хүүхэн хүмүүс өмсөн ч гэсэн үг биш л дээ. Яг хөө зүгээр эмэгтэй одоо цэргийн бишээ л гэснийг ялгаж хэлж байгаа нь л тэр л дээ. Хүүхийн ингэр гэдэг нь зарлаач, бүрээч, дуудаач ийм хүмүүс маань энэ дэдгийг хэрэгэлдэг байна. Энэ нь зүгийн ноёдын дэдгээс арай өөр. Бас зүгийн ноёдын дэдэг бол 4 зүг рүүгээ одоо тохоо руугаа унжиж өгдөг. Жишээлбэл энэ юм урт байна гэсэн үг. Тохоо хүртлээ одоо 4 зүгийн ноёны дэдэг байдаг. Энэ бол яах нь зөвхөн мөрөн дээрээ зарлаачийн дэдэг байна. За хантаазан дээрээ бид нар энэ дээр одоо цаашлаад хатанч бай, хаанч бай, халах нүмергийг өмсдөг гэж хэлсэн. Халах нүмерэг гэдэг нь одоо түүхэнд бас нэлээдгүй бичигдсэн байгаа. Монголын нууц төвчөн дээрээ одоо халах хуйгаа нүмрөөд халахайн тайлуулаад гэсэн одоо тийм асар их үгүүд байдаг Монголын нууц төвчөн дээр. Энэ тэгэхээр язгууртан хүмүүс одоо халах хуйгаа тайлуулаад гэдэг нь одоо бас язгуурыг одоо илтгэжсэн хүмүүсийг одоо халах хуйгтай байлгадаг, нүмергтэй өмсдөг байсан. Дээлийнхаа гадуур одоо нүмерг өмсөж суугаад одоо тэр халах хуйгийн тайлуулсан тэр нууц төвчний түүхэн баримтууд маш их байгаамаа. За зарим дээр одоо энэ халах хуйгтай хүмүүс одоо энд байна. Жишээлбэл одоо энэ халах хуйгийг намнан сүрэн сайд одоо өмссөн байна халах хуйг. Энэ юу вэ гэхээр хаан хүний халах хуйг буюу морин халах гэж хэлдэг нэг. Морин халах. Зүгээр энэ богинохон одоо өмсөд байгаа нэг богинохон хар ноёны өмсөд байгаа тэр хүрмүүд бол халах хуйг биш юм. Энэ нь одоо манжийн одоо зэрэг пүүцтэй тэр ноён хүний хувцс өмсөө сүүлийн үед одоо залуучууд маань халах манжийн тэр одоо хар хүрмийг ихээр өмсөд хэрэглээд энэ Монгол гэж яваад байгаа нь энэ бол биш юм. Энэ бол манж хэрэглээ. Монголчууд өөрөө ийм сайхан өнгөлөг, алтан хоргой, бүр ягаан ч өнгөтэй, бүр цэнхэр ч өнгөтэй ийм өнгөтэй одоо халах хуйгуудыг хэрэглэжсэн. Монгол дээлийн одоо тэр археологийн дурсгалаас аваад үзэхэд энэ хээ угалц нь бол нөгөө сүүлд ингээд дойдик гэж тусгай энэ толгойдоо ингээд ийм нэг хамар угалцтай юм шиг ингээд мөрөн дээрээ тогтдог. Гэтэл тэр нь бол яг дээлэн дээр өөрөөс нь ингээд урлаастай байгаа тэр нэг археологийн дурсгалаар байж байгаа. Энэ бол хатан хүний үед болоод ирэхээр зэрэг одоо ууж болж хувирсан. Өөрөөр хэлбэл ууж гэдэг бол тэр хүн айлын гэргий болсон гэдгийг илтгэх хамгийн том илтгэгдсэн юм байна. Тэгээ уужгүй хөөхний уужгүй хөөхөн уужгүй гэдэг чинь тэр айлын ихнэр болоог юм чинь санаа марл байх нь л тийм ээ. Эрг нөхөр хадам мадам гэхгүй. Уужтай болонгууд тэр чинь ерөөсө бүх юм нь одоо өөрийн гэсэн гэр орон одоо төр өнөө Монгол эмэгтэй хүн чинь тэгэл бас төрийн хүн болж хувирж байгаа юм л та. Одоо бид нар бол гэрийн хүн гэж яриад нарийн эр бол уламжлалсараа Монгол хатамчууд Монгол эмэгтэй хүн айлын ихнэр биш төрийн хүн байхгүй юу. За тэр тусмаа хатан хүн гэдэг бол бүр ерөөсө онцгой чухал үүрэгтэй байсан. Тэр одоо ноён хан хүний хатан хүн. За тэгээ ер нь Монголын одоо эмэгтэйчүүдийг бирлэх ёс гэж нэг юм байна. Одоо тэр нэг мантхай хатны тангарын шүлэг дотор гараад байна шүү дээ тийм ээ. Алаг морины зүсэн үл ялгарах газараас бирлэн билээ би. Хар морины зүсэн үл ялгарах газараас бирлэн билээ. Одоо бирлэх гэдгийг нөгөө гэрлэх гэж ойлгоод орчин үеийн хүмүүс. Одоо манай орчин үеийн чинээрээс өөрийнхөө нэг одоо цагийнхаа юмар л юмыг тайлбарлах гэж ерөөсөө бол. Тэр бирлэх гэдэг чинь юу хэлж байгаа юм гэхээр зэрэг тэр морины зүс дөнгөж ялгарах цагаас л тэр бэрийнхээ бүх ёсны хувцсыг бүтэн бүрнээр нь өмсөж байсан байх ёстой гэж. Одоо хуучин цагийн настай авгаан нар ярьд юм л та. Ямар халуун өдөрч байлаа гэсэн тэр нэг бүх ууж мууж бүх хувцас одоо тэр юм өмсөж тэр одоо хүнийг хүлээж авдаг. Тэгээ одоо тэгээд тэр чинь одоо цайгаан чанар хоолоон хин тийм үү их үлэмж нүсэр юм байдаг байсан гэж ярьж байгаа юм л та. Тэгэхээр тэр бүх хувцас юм өмссөн байхыг бирлэх гэж хэлж байна. Халах гэдэг байгаа одоо түүхэндээ юу гэж Монголын нууц төвчөн дээр бичсэн байна вэ гэхээр
хатан болдож одоо барьж халах хуйгт дээлэн өмсчиж хатгах зэвт сумаа өнлөж харах бол морио унаж гэж хэлэгдсэн байдаг. Халахын тухай бичсэн өөр бас нэг юм нь юу гэхээр хатан үжинд халтаж хамаг мэрэгд иргэнийг нь хачлагдах аюулд унгаж халах нөмрөггүй болгов гэж бичигдсэн байна. Энэ нь тэгэхээр одоо дээлийн одоо газуур язгуур ухсааг нь устгалаа гэдэг юм уу тийм ээ, буулгалаа гэсэн одоо ийм утгыг одоо агуулж хэлсэн байна. За энэ манж ноёны ийм хар хүрэн бол одоо манай язгуур ухсааны одоо ийм халах одоо биш, нөмрөг биш юм аа. За энэ богдхааны одоо халах хүрэн байна. Энэ дээр одоо ийм алтан хоргоо одоо халах нөмрөг өмссөн байна. Энэ одоо хэдий одоо богдхан өөрөө төвдөх хүн чиг дээл нь Монгол гэдгийг би дахин хэлье. Тийм болохоор бид богдхаантай холбосныг манж гэж шууд ойлгож болохгүй. За энэ бол Дондог Дулам хатны одоо 2000 ширхэг сувд оруулсан сувдан одоо халах хүрэн байна. Энэ бол ийм тансаг уралтай ийм халах хүрмийг дээлхээ гадуур бас өмсөж сууж исэн бахнэ. За энэ дээлийн хэмжээрийг мөн одоо бид цааш нь ярив. Дээлийн хэмжээрийг одоо хатан хүн дээр 5-аас доош хийдэг. 5-аас доош хийдэг. За нөмрөг ус мөн 5-аас доош хийдэг. Маш нарийн одоо хормойг битүү тойруулаад хэмжээрийг хийдэг. За хатан дээлийн хэмжээрийг бол хормой, бэл, мэнгэрийг эмжихтэй 5-аас доош хэмжээр тавьдаг бай. Дандаас дээшээ хэмжээр хийдэг. За богдхааны одоо Дондог Дулам хатны одоо дээлийн хэмжээрийг та бүхэн бас харж болно. Тэн дээрээс бас тайлбартаагаар хүргэж өгье. За дээлийн хэмжээрийг нь бас дээлийн гадна талаарх нөмрөг. Энэ бүгд маань яах нь тухайн хатны одоо ийм хэцэгцтэй алгах намблаг төрхийг бий болгож хатны нөмрөгийг одоо гутлын уулын зулганд тулгаж хийдэг. Тэрнээс дээш хийдэггүй. Цэгдэг гэдэг өмсгөл нь болохоор охид залуучууд яах нь арай богинохон хийж болно гэсэн үг. Хатан болон авхаа нарын дээлийг уулын зулганд толгож хийдэг бахнэ. Тэгэхээр одоо энэ ууж хийдэг юм чинь бол ерөөсө Монгол угсаатан ялгахгүй ганц нэр нь нөр. Ойрдоо тэрий ч одоо цэгдэг гэд нэрлэж байгаа. Манай галахчууд бол ууж гэд нэрлэж байгаа. Тэр чинь ингээд ханцгүй байхгүй. Тэгээд урдуурын задгай, дээлний гадуур байдаг тусгай өвгөний говц шүү дээ, тийм ээ. Тэр бол юу хэлж байгаа юм хэрэг энэ хүн бол айлын гэргий болчихсон, эхнэр болчихсон ийм хүн гэсэн одоо энэ уужны одоо утга бол энэ вэ. За тэгээд сүүл дотготоо зэрэг нэг Монгол говцсонд бол одоо сонин өөрчлөлт гарсан. Ялангуяа эмэгтэй хүний говцсонд л одоо өөрчлөлтүүд гараад байна л да. Жишээг нь хэлэх юм бол нөгөө богтго малгайтай байсан нэг үе болоод дэргэр өстэй болсон. За энэ одоо тэгээд бүр нэг өчрөг их томог байна л да. Одоо жишээлбэл тэр бол би одоо энэ бэлэгдлийн дайн гэж нэрлэдэг. Энэ монголчууд бол түүхэн дурчтандаа бэлэгдлийн дайн хийж ирсэн улсууд. Зүгээр нөгөө хатгалддаг зэрсгээр тулалдаг дайнаас гадна одоо бэлэгдлийн дайн гэж нэг юм байж энэ одоо миний л нэр том явуулчихад байна. Юу гэхээр одоо манжийн эзэрхийллийн үе болоод ирсэн чинь манжинар ч гэсэн дорн дахны ард түмэн юм болохоор бас бэлэгдлийг их чухалчлана. Монголчууд бол бүр нийт илүү үлэмж их чухалчлана. Тэгэхээр одоо Монголын гал голомтыг яавал дор ойтуулах уу? Яавал мөхөөх үү гэхээр манжууд нэг арга олжээ. Монголчуудын хамгийн гол эрхэмлийн шүтдэг тэр гал голомтонд нэг бэлэгдэл зохиоё гэдэг. Тэр бэлэгдэл нь юу гэхээр одоо Монгол нөгөө тулгын одоо тотгоны тэр дээтэл энэ бол хэрээний гушуу хэлбэртэй хийсэн. Өөрөөр хэлбэл тэр манжийн эзэн хаад чинь Айсан Георгийн хаадууд ч одоо тэр Нурхич Баатараас эхлээд. Тэр манжийн хэрэг гэдэг бол одоогор бол манжийн эртний сүлд тотем юм. Тэр манжийн сүлд хэрэг бол тэр монголчуудын гал голомтын тонших, сөнөх гэсэн утгатай бэлэгдэл хийсэн. Гэтэл энэ бэлэгдлийг монголчууд яаж хариулах болсон бэ гэхээр зэрэг энэ хэрэг гэдэг өчүүхэн амьтныг ямар амьтан гөлрүүлж хөдөлгөөнгүй болгож чадах вэ гэхээр зэрэг жигүүртний хан гард гөлрүүлж чадна гэж үзээд өнөө гал голомтон өдөр шөнөгүй сахичээдэг, өглөө өдшгүй сахичээдэг эхнэр хүнийхээ үсийг хан гардын далавч хэлбэртэй болгож
энэ бэлгэдлийн дайнд бол хариу өгсөн. Тийм учраас бол одоо бидний нэг 20 дугаар зууны одоо 30-аад он хүртэл хэрэгжилсэн тэр эхнэр хүний тэр дэлгэр ус нөгөө цавгуудж хийдэг. Тэгээд тэр чинь их л ажил ордог байсан юм да тухайн үед тийм ээ. Тэгээд хавчаар хавчдаг. Тэр нэг олон юм чинь бол тэр үед үүссэн. Тэгээд энэ чинь бас агуулж өгөхөд их төвхтэй тэр нөгөө цавуудсан болохоор тэр чинь яхан эвгүй яах юм бол дарчиж байх юм тэр чинь одоо хугарчих ч юм уу тэгээд өрөөсөн гизэгтэйж болчих юм их тэрийг ачилж байхтай хэцүү юм байна л да. Тэгээд орчин үеийн хүмүүс бол тэрийг бараг ачилж чадгааргүй юм байна л да. Тэгээд одоо шүн тэр чинь унтахад бол дандаа дээшээ харж унтахаас өөр аргагүй тийм ээ. За энэ бол энэ хан гардын далавчийг дуурайлсан эхнэр хүний дэлгэрөөс тэгээд авгай мөр дээлийн мөр энэ нэтэр бол одоо яг энэ сүүлийн үеийн одоо Монгол утасны өөрчлөлт ялангуяа эрэгтэй хүний эмэгтэй хүний утас гацсан одоо энэ өөрчлөлт бэлгэдийн энэ дайныг одоо үр дүн болж ингэж үүссэн. Иймэрхүү маягаар л одоо хутас маань цагийн цагт өөрчлөгдөд ингэж яваад байсан. Тэгээд ер нь бол одоо манай баруун монголчуудын онцлогч нь бас одоо их өөрчлөлт одоо нөгөө торгууд гэхтэл одоо торгууд хүний чинь нэг хамгийн чухал юм дээр малгайн дотор тоорцог одоо торгууд нэг сэвгэр гээл одоо нэг дуу муу гараад байна шүү дээ тийм. Тэр одоо нөгөө гизгий чинь бол 24 одоо салаа энэ боодог тэгээ боодог гэдэг тийм олон сацаг унжуулаад тэгж сүлжиж байх юм бол энэ хүн бол одоо эрд гараагүй сэвгэр гэдэг чинь одоогор бол тийм эрд гараагүй охин эмэгтэй хүний нэршүүт. Тэгээд тэр нэг хатан болохоор тэр олон өснүүдийн одоо нийлүүлээд сүлжээ тэгээд нэг хагалт үсгийг хагалдаг байна л да. Тэгэхээр энэ болгон чинь цөмөөрөө тэгээд энэ хатны зурагтаар одоо тэр нэг ийм олон ийм салаа гизэгтэй эмэгтэй хүний төрс байж байгаа шүү дээ. Тэр чинь тэр нэг одоогор хэлбэл тэр сэвгэр байсан үеийн л одоо үс гизэг энэ үсний засал гэдэг юм бол маш утгатай зүйл. Энэ нэг хувцастайгаа шууд хамаатай болохоор зэрэг би яриад байна л да. За ингээд бол хууль өөрчлөлт гараад тэгээд бид нар бол өнөө цагийнхаа энэ цагийнхаа хувцсны соёлд бол хурж ирсэн байна гэж ингэж хэлэхээр байна. За цаашаа нударгыг бид нар тайлбарлая. Одоо нударгыг бол хөвчлэн одоо сурвалж судлаач нар маань өөрсдөө хөвчлэн хэм маргаантай байдаг. Манжаас орж ирсэн ч гэдэг юм уу тиймэрхүү ондоо ихээр хэлэгдэж ирдэг. Гэхдээ нудраг гэдэг нь одоо гарын зангидлагаа гэсэн үг. Гарын зангидах одоо хэмжээний одоо ийм тэгшгэн одоо ийм нөхцөлд одоо энэ гарын ханцуу байх ёстой гэсэн утга юм л та. Тэгээд тэрэн дээр одоо хүрэхгүй тулд нудрах хийж өгдөг гэж хэлдэг. Тэгтээ болоо сүулдэ энэ манж урсгалаарсалаад илүү давмгаалаад одоо загвар орсон уу ийм том нудраг том ханцуу хийдэг болсон. Ялангуяа Авхаан нарын ханцууг маш уртгийгээд нудраг зүгээд энэ нь бол Монгол уламжлалт бол нудраг бол биш юм. За Монгол уламжлалт нудрагад ганц нэг хоёр юм дээр одоо үлдсэн байдаг. Энэ одоо туглан туруу нудраг. Энэ одоо яг гарын одоо зангидлагаан дээр энэ гарын ханцуу ирж байна гэсэн. Тэгэхээр энэ нудраг гэсэн үг. Монгол нудраг ингэж орж ирдэг. Туглан туруу нудраг, унган туруу нудраг гэж хэлдэг. Унган туруу нудраг сартуулууд бас их сайн мэднэ. Маш их өөрхийн цомбон жижигхэн ийм одоо яг одоо гарын нудраг зангидах хэмжээний юм дээр хэмжээнд таарсан ханцуу гэсэн үг юм л да. Монгол нудрагны бэлэгдлийг тэгж заадаг байх нэ. Бүр илт үедээ тэр хатны зурагтаар байгаа нэг чухал зүйл бол одоо тэр арт талд нэг ийм уртуу ийм одоо гонжирсэн нэлээд урт ийм дөрвөлжин ийм сүүл шиг юм байдаг байхгүй. Тэр бол маш их одоо аж хэрэглээний шинжтэй. Одоо жишээлбэл ингээд энэ хатан дээр суухад чинь тэр юм чинь ингээд дивсээд ямар дандаа гудас авч явах, шүнжил авч явах тийм үү. Тэрийг нь дивсээд суухад хүний биед маш их зохимжтой байдаг. Тим юм маань сүулдэ одоо зүгээр дээлийн хормой болоод үлдсэн ч байт юм уу. Энэ олон хувирлуудыг бол дахиад хэлэхэд бол энэ Монгол хувцсны соёлоос бас манай бусад хөрш зэрэгэлдээ орнууд бол суралцсан мэдээлэл түүхийн сурвалж бичгүүдэд байна. Би нэг хамгийн тодорхой жишээг л ярихад Хятадын Үүлэн ван гэдэг хүн Хятадны хувцсны соёлд бол жинхэнэ том реформ хийсэн. Энэ юунаас болсон гэхээр хан улсын үед одоо нүүдэлчид ялангуяа хүмүүжүүлэлттэй байлдахад бол голдуу ялагддаг. Тэгээд энэ юунаас болж ялагдаад байна уу гэхээр
энэ хүнүүчүүд морь сайхан унжээ. Морины одоо их соёлтой байна. Бидэнд бол бид морь сайн унж чадахгүй байна. Юунаас бол морь сайн унж чадахгүй тэгэхээр бид өмд муутай, өмд байхгүй. Шинэ өмдгүй одоо морь унна гэж ойлголт төрөөс байхгүй шүү дээ. Тийм учраас Үүлэн Ван гэдэг хүн энэ хүнүүгийн говцыг авч хэрглэж тэгээд морь унах хэрэгтэй байна гэсэн юм. Тэгээд тэр ордон дотор чинь бөөн хэрүүл марган болсон. Одоо л бид нар юм өөрчлөлт гэхээр бөөн хэрүүл марган болдог. Тэгээд тэгж ер нь тэгээд явж баз ганцхан сонголт үлдэж байгаа шүү дээ. Хүнүү нарт үргэлж дийлдэж явах юм уу? Үргэлж ялгагдж явах юм уу? Эсвэл бас ядаж хүч тэнцэж явах юм уу? Тэрний тулд яах вэ гэхэд хувцас өөрчлөх хэрэгтэй. Морь унах хэрэгтэй. Морь унахад тохиромжтой хувцас хэрэгтэй. Тэгээд одоо тэдний хувцас бол өөрчлөгдсөн байгаа шүү дээ. Энэ бол түүхэнд бичсэн зүйл шүү. За эрдэнийн бүсийг бол хаан хүн зүтдэг. 9 эрдэнээр тойруулсан 8 ширгаан сөгсөтой ийм одоо бүсийг хэрэгжилж исэн гэсэн карфины тэмдэглэлд байдаг. Их олон эрдэнийн чулуушигтгээс алтан одоо товчтой дээлүүд бол бүсүүд бол их байдаг. Энэ нь бол археологийн алдуураас ихээр гарч байгаа. Энэ алтан товчтой, алтан ийм тоноглолтой ийм бүсүүдийг бол хаан язгууртан хүмүүс, хааны удмын хүмүүс ихээр хэрэгжилж исэн нэгддэг. Зүгээр дээлийн одоо гадна талаар биш дайн байлдааны үед агсрах бүсийг хэрэгэлдэг. Нарийн агсрах бүсийг хэрэгэлдэг. Энэ нь одоо маш их олон тоног зүүдэг бүс гэсэн үг. Нарийн хийгдээд хоёрыг дуулганы гадна талуур энэ агсрах бүсгийг зөөж эхэлж ирсэн байна. Манай Монгол гутлын чинь одоо утга учир үл тэр нь маш гайхамшигтай юм байна л да. Одоо би 2-3 жишээ хэлж. Энэ хүний бие эрхтний эрүүл мэндэд байна шүү дээ. Шимт яс гэж нэг юм байна. Энэ хүний биеийн эрүүл мэндийг хадгалж явдаг. Тойгны яс, шагааны яс. Энэ хоёрыг дааруулахгүй, энэ хоёрыг гэмтээхгүй байхад байна. Хүний эрүүл мэнд бол ер нь нэг цагтаан нэг үедээ бол алцахгүй. Тэгэхээр энэ Монгол гутал гэдэг чинь энэ хоёрыг хамгаалсан хувцас байхгүй юу? Одоо морь унах болоод өөр бусад юмд ч гэсэн ялгаагүй. Тэр одоо манай музейд байж байгаа шүү дээ. Дотоороо ялтастай, төмөр ялтастай байгаа шүү дээ. Тэр Монгол гутал чинь тийм үү? Тэр тулалдаанд орох юм бол. Тэгээд нөгөө Монгол гутал чинь төрийтэй тэгээ оймстой байдаг чинь энэ тойгны ясыг хамгаалж байгаа. Тэр шагааг үлбэр дааруулахгүй. Тэгээ янз бүрийн юмд харгалаа цохилоо гэхэд чинь тэр одоо шагаа гимтэхгүй тийм үү? Тэр байтхан энэ орчин үед нэг сонирхолтой нэг юм болсон байна шүү дээ. Одоо нэг залуу эмэгтэй хүн хүнтэй гэрлээд хүүхэд гардаггүй гинэ. Тэгээд одоо нэг настай хүнээс би одоо ингээд хүүхэд гарахгүй одоо би яана гэсэн чинь. Гэхдээ чи нэг жаахан шагаагаараа нүцгий яваад байна уу юу? Гэхдээ тийм ээ харин. Одоо бидний одоо хүний ч одоо нэг юм уу шахаа махал юмсан шүү дээ. Гэхдээ чи нэг жаахан шагаагаа нэг жаахан дулаалахгүй юу гэж. Тэгээ 3 жил шагаагаан дулаалсан чинь тэгээ хүүхэдтэй болсон. Тэгээд би энэ дээр дахиад хэлчих. Шагааны ясыг монголчууд хүүхэдтэй зүйрлдэг шүү дээ. Монгол хүүхэд шагаагаар тоглодог шүү дээ. Гойрон дээр шагаа үлдээхээр 3 даваа давтал араас нь намайг авахгүй болов гэж харддаг тэр шагаа. Тэгээд авахгүй явчихаар нөгөө энэ айл хөөрхий хүүхэдгүй айл байгаа юм байлгүй. Хүүхэдтэй болохгүй юм байлгүй дээ гэж тэр шагааны үг амьд жилсгэлсэн үг. Тэгэхээр нөгөө түрүүний миний хэлсэн практик тэгээд тэр шагааны үг гэдэг үг хоёр ч юм бол утга нь яг нийлж байгаа байхгүй тийм. Тэгэхээр тэр ямыг чинь хамгаалдаг юм Монгол гутал. Одоо тэр бөхчүүд барилж явах чинь ямар ч юм хавьж болно шүү дээ. Тэр шагааг хамгаалдаг энэ тойгны ясаг. Тойгийг бас дандаа нөгөө үр хүүхэдтэй ялангуяа охин хүүхэдтэй холбож ярьдаг шүү дээ. Тойг мөлжөө тоонороо гаргаж ирдэг тийм үү. Ягаад гэвэл нөгөө эмэгтэй хүн цагаан зэр хоёр нутаггүй гэлтэр чинь дээр эмэгтэй хүн чинь тэгэл хин нэгэн айлын хүн болно шүү дээ. Тийм учраас нөгөө тойгны ясыг чинь одоо мөлжингүүтэй тоонороо гаргаж чулуудж байгаа биз дээ. За ингээд энэ Монголын ёс заншлыг хувцастай холбоод ярих юм бол үнэн гайхамшиг л гэж одоо би хэлэх байна.